За сайн байцгаана уу? Манай подкаст эхэлж байна. Радио Хаус 89.7-оор бид бүгдийн яриа шууд яг одоо хүрж байгаа. Зочноо танилцуулахаас өмнө мундаг хөтлөгчөө танилцуулах зүйтэй болов гэж бодож байна. За зүрх судас цээжний хөндийн мис заслын эмч хаш чулуун дөнгөж мис заслаас гарч ирээд 10 минутын дотор гүйж орж ирж байна. За манай өнөөдрийн зочноор орж байгаа нүцгэлэнтэй эмэгтэй бол Better Brain эмнэлгийн мэдрэлийн эмч, нийгмийн ухааны магистр Мөнх Наран. За сайн байна уу? Байнгын гэрэлтэж идэг наран гэсэн үг шүү дээ. Мөнхийн наран гэсэн үг тийм. тий. За маш их баярлалаа. Ажлынхаа хажуугаар бас бид нартай ярилцах гэж тийм. Тэгээд хүмүүст гоё мэдээлэл өгөх гэж ирсэн явдал маш их баярлалаа. Чи явж мэдрэлээ үзүүл гэлтэгдэг шүү дээ. Манай их нэр тэгдэг байхгүй. Чи явж наадах явж мэдрэлээ үзүүл гэдэг тийм. Тэгэхээр танд очиод үзүүлээл гэсэн үг юм баг та. Ер нь аль тийм гэсэн. Яг яасан хүмүүс одоо мэдрэлийн эмчд хандах ёстой байдаг вэ? За энгийнээр бол мэдрэлийн эрхтэн тогтолцоо гэдэг өөр юм айгу төгс нийлмэл бүтцээдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөө мэдрэлийг монголчууд жоохон сэтгцтэй холиод байдаг. Энгийнээр танаа ихнэр чинь мэдрэлийн үзүүл гэдэг нь таныг сэтгцийн асуудалтай байна гэдгийг тийм ээ яжулж хэлсэн баг. Үг болчиход энэ гэсэн. Тэр маань яг гэтээ бидний яг үзэхгүй байх л даашгүй. Тэр өөрөө сэтгэц мэдрэлээ сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ерөөсөө мэдрэлийн эрхтэн тогтолцоо гэдэг маань тарих, нуруу нугас, булчин шүрмэс, саажил, судас гэж явцдаг. Ерөнхийдөө хөвчлэн амь насанд аюултай ноцтой өвчнүүд байхад идэг. Тэгэхээр танд ерөнхийдөө толгой өвдөх, нуруу өвдөх, ядрах, нойрондоо муудах энэ төр ирэх юм одоо асуудал гарах юм бол над руу ханднаа л гэсэн үг. Мэдрэлийн өвдөлтүүдийн хувьд одоо шилбэл мэдрэл гэдэг маань өөрөө яг л хэрэглэхэд ерөөсөө нэг мэдрэлжүүлж байгаа бүх хэрэгтэн буюу хүн хүрлцэж байгаа мэдрэл тий тэр эрхтнэрээ одоо ямар нэгэн гэмтэл мэдрэхэл юм болоод өөртөө хандах юм байна гэж ойлголоо зөв. Тийм байж болно. Тий одоо нурууны өвдөлт гэх юм бол одоо энгийнээр нөгөө мэдрэлийн эрхтэн систем бидний хар бол цахилгааны утас гэж ойлгож байгаа. Энд байгаа цахилгааны утас бүх одоо энэ одоо электрон бараануудыг ажилуулж байгаатай адилхан мэдрэлийн эрхтэн систем маань бүх эрхтнүүдийг ажил боль гэдэг командыг өгч идэг. Энэ эрхтэй эмэгтэй хүмүүс болохоор юм өвчин мэдрэх тэр мэдрэл нь арай өөр байдгүй. Тийм өвдөлтийн баал гэж үүдэг байхгүй юу? Тэгэхээр эмэгтэй хүмүүс ерөнхийдөө өвдөлт мэдрэх одоо тэр хүчин чадал баал нь арай өндөр гэсэн үг. Эрхтэй хүмүүс арай баг нам босхтой. Тэр хүмүүс тэгээд ирсэн янгууч гэл эрхтэй хүмүүсийг тэгээд ирлээ. Яг янгуучтай биш. Байгалийнх нь онцлог тэр юм чинь. Харин тий. Тэгж л ойлгоод байна шүү дээ. Зүг биз дээ. Зүг эмэгтэй хүн илүү байглаасаа нөгөө өвдөлтийг даах чадвартай, ачаал даах чадвартай. Тийм учраас бас төрч өнгөрдөг. Уучлаарай яагаад байглаас байгаа? Гахтаа тэгэл бурхны л одоо. Тэр бурхны дугаар муугаар байна уу? Би яг тэгж бодд юм. Гэтэ энэ эрэгтэй хүмүүс дотроо ч гэсэндээ ер нь аль зэрэг өвчин мэдрэх бага мэдрэх гэдэг нь бас өөр байх шиг байгаа тийм. Хүн болгоны бие физиологи өөр учраас яг тэрийг одоо гэмдээ одоо хашаа амжих нэг адилхан таних нэг адилхан мэдэрнэ гэсэн ойлголт байдаггүй. Амтаа бол айтайхан мэдэрцгээдэг байгаа да бид нар. Төсtöөл гэсэн үг шүү дээ. Ер нь бол төсtöөл байх л гэдэг. Тийм өөр хүмүүсийг харж мэдэрдэг. Одоо жишээ нь бидний мэдрэлийн тогтолцоо нь 5 мэдэрх байдаг байхгүй юу? Хамгийн эхлээд харах, үнэрлэх, сонсох, хүрлцэх, мэдрэх гэд. Энэ 5 одоо мэдрэхүй маань тий бүгдээрээ хүн болгонд ингээд өөрийн төвшөнтэй өөрийн гэсэн юм тохируулахтай анханасаа ээжийнхаа гидснээс төрөхтөл гарч ирсэн байдаг. Би үлээстэй жинхэнэ мэдрэмтгий шүү дээ. Өвчнж мэдрэмтгий, сонсгонж мэдрэмтгий, хүрхэнж мэдрэмтгий. Тийм байж болно. Одоо жишээ нь таны тархин дотор байдаг одоо мэдрэхүйн эсүүд маань илүү их одоо хөгжсөн давмгай байж болно гэсэн. Даварцсан гараад л бах те минийх ер нь. Тийм одоо жишээ нь энгийнээр аутизмтай хүмүүс байдаг ш тий. Тэр бол жишээ нь харилцааны эмгэг ихгүй юу? Мэдрэлийн өвчин биш. Харилцааны эмгэг. Тэгэхээр нөгөө MRI гэж шинжилгээ өгдөг байхгүй юу? Үйл ажиллагааг нь үздэг. Тархины тэр шинжилгээгээр харахаар аутизмтай хүүхдүүд маань зүгээр л тархин дотор байдаг мэдрэхүйн эсүүд нь илүү давмгай байгаа учраас гэрэл хүмүүс орчныг их мэдрээд байдаг гэсэн үг. Тэгэхээр таны одоо гэдэг аутизмтай буюу тийм өвчтөй хүмүүс бол тань дээр очих боломжтой байх уу? Тийм мэдрэлийн эмчдэр бол очихгүй. Тэд нар чинь яг сэтгэл зүйч сэтгцийн асуудалтай явчихсан. Хүмүүс яг өвчин биш байхгүй юу ер нь. Нуруу энийг л холиод байгаа шүү дээ. Нуруу өвддөг шүү дээ. Хүмүүсийн тэгэхээр нуруу өвдөхөл тань дээр очин тий. Тийм нуруу өвдвөл ирнэ, толгой өвдвөл ирнэ, ядруул ирнэ, нойргууд бол ирнэ. Тэгэхээр нурууны эмч чинь одоо нуруу нугасны эмч гэж тустай байд юм уу?
Бага. Мэдрэлийн мэслэмж гэж байгаа. Тийм, мэдрэлийн мэсцэл дотроо тархины мэсцэл, нурууны мэсцэл, тархин дотроос тэгээд гимтлэх харгалзах салаа явчихсан юм. Тэгэхээр нэг ингэдэг шүү дээ. Одоо зүгээр ийм тохиолдлууд ингээд зүгээр амьдрал дээр байдг юм уу, байдгүй юм уу? Зүгээр хүмүүс тавсарч яриад идэг юм мэдэхгүй л дээ. Ингээл нуруу өвдвөл нөгөө мэс эмч болохоор за яаралтай хагалгаанд орохгүй бол тэдгэр диск ингэсэн байна, тэгсэн байна. Ингээд энэ даруулаад мэдрэлийн судас нь ингээд даруулаад ингэсэн байна гэж исэн юм нэг зүг тавьдаг, дорны эмч зүг тавиулаад зүгээр болгочдөг гэд. Энэ одоо зүгээр хүмүүсийн хооронд ам дамжаад яваад байна уу? Эсвэл практик амьдрал дээр ийм зүйл байгаад байна уу? Тийм. Одоо жишээ нь мэдрэлийн эмнэлэгт бол ирж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь нурууны өвдөлттэй, толгойн өвдөлт ирдэг байхгүй. Энэ нийтлэг шинж тэмдэг гэсэн үг. За тиймгүүд яг тэр зовираас нь хөгөөд бид нар багжин шинжилгээ хийгээд үзлэг хийдэг гэсэн үг. Энгийнээр нурууны өвдөлт гэдэг чинь гэмтлийн шалтгаантай байвал өөр, халдварын шалтгаантай байвал өөр. Яг таны нөгөө амьдралын хэв шинжээс шалтгаалаад байнгын суугаа хөдөлгөөний дутагдaltaгүй жингийн илүүдэлтэйгээс шалтгаалаад нурууны суулт үүссэн байх юм бол энгийнээр тэр чинь шалтгаан хөдөлгөөний дутагдлаас болж үүсэж байгаа учраас хөдөлгөөнөөр засахыг оролддог байхгүй юу. Тийм болохоор эмч болгоон жингээ хаас дасгал хөдөлгөөн хий, сунгалт хий гэдэг. За тэгээд хөдөлгөөнөө ингээд засахгүй тэр хүн арга хэмжээ авахгүй байсаар байх юм бол эхлээд сэргээн засах эмч нар ордог байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр нөгөө бомб тавих, зүү тавих те булчингаа суллах, хэсэг газрын тусаа хангамжаа сайжруулах эмчилгээ ороод за тэрэндээ үр дүнгүй авах юм бол мэдрэл болон мэдрэлийн мэсцлийн эмч нар хавсарч үзээд аль төвшөнд ямар өөрчлөлт гарсан байна, эмчилгээ хийх үү, хагалгаа хийх үү гэдэг шийдэд хоорондоо явчихдаг гэсэн үг. Тэгэхээр step by step л юм гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингэж ойлголоо зүг. Ер нь ингээл зайлшгүй хагалгаанд орох ёстой байна гэдэг хүн өвчтөн байлаа гэж үзэхэд хагалгаандаа л орох ёстой. Наан нь одоо зүү тавиулаад бомб хийлгээд тан угаад үр дүнгүй зүгээр таны шинж тэмдгийг дарж л байгаа асуудал байхгүй. Тэгэхээр хагалгааны заалттай бол хагалгаанд орох ёстой. Тэгэхээр хагалгааны заалттай байж байгаа зүү тавиулаад зүгээр болсон хүмүүс амьдралд байгаад их юм. Зүгээр яг тэр хүн тэгж мэдрэгдэг гэж болно шүү дээ. Хэсэг үеийн л гэж байгаа л та. Одоо жишээ нь нурууны өвдөлт чинь ингээд одоо өнөөдөр та нуруу чи өвдлөө, зүү тавиуллаа, шинж тэмдэг чинь сайжрлаа. Тэгээ жилд нэг 2 удаа эмнэлэгт ханддаг байсан бол жил ирэх тусам 2 ч 3 4 болдог байхгүй юу. Автомж нь ойртоод хугацаа чинь одоо нэг уртсаад эмнэлгийн хамааралтай болоод эцсийн бүлэгтээ ерөөсө хаалгааны заалттай болж ирдэг. Орчин үед ер нь хүмүүсийн толгой их өвдөж байгаа шиг байна тий. Одоо хүчил төрөг тутагснаас болоод тэгдэг юм уу? Ус ундагаа муу уснаас болдг юм уу? Яг юу энэ хүмүүсийн толгой ер нь яагаад өвдөд байгаа юм? За толгой өвдөлт ч өөрөө нэг юм нийтлэг зорилттой хүн болгоны толгой өвддөг. Ойргоо онсон ч өвдөн, ачаалттай байсан ч өвдөн, тэгээ стрессэн ч өвдөн. За энийг бид нэр ерөнхийдөө 2 бүлэг болгодог. Мэдрэлийн эмч нарын гол үүрэг юу вэ гэхээр тэр хүнд толгой өвдөлтийн занд голомтод өөрчлөлт байна уугүй юу гэдгийг л шалгах байхгүй юу? Тэр дундаа толгой өвдөд 45-аас дээш насны эрэгтэй хүмүүс тиймээ гүрийгээд айгүй их явж агаад судасны аневризм зүлхэн те эсвэл харавцсан, менингит болсон, тархин дотор нь буглаатай эсвэл хавдартай гэдгээ мэдгүй явж агаад хүндэрсэн хойноо орж ирдэг хөвчлэн. Одоо саадсан ч гэдэг юм уу те? Тийм, саажаад орж ирдэг. Гол гар мэдээгүй болсон. Тэгэхээр өөрөөсөө мэдрэлийн эмч нарын гол үүрэг бол таны тархи нугасанд ямар нэгэн амь насанд аюултай тийм өвчин байна уугүй юу гэдгийг чинь ялгаа онцлоод хэрвээ байхгүй байх юм бол яг нь энэс болоод өвдөд байгаа юм байна гэдэг учир шалтгааныг зааж өгөөд эмчилгээг зааж өгөх үүрэгтэй гэсэн. Тэгээ хүмүүс одоо шийднэ гэдэг байгаа шүү дээ. Ерөнхийдөө одоо яг нэг саяны ярьсан юмнууд байхгүй. Гэхдээ хөвчлийн ингээд жоохон толгой өвдөөд энэ гэдэг юм за өөртөө байгаа хүмүүсийг хөвчлээ одоо юу гэдэг юм даалгавар манай мэдрэлийн эмчнэр бол ерөөсөө харж байгаа ерөөсөө л мигрэнтэй гэл. Тэгээ би ингээд гайхаад байдаг байхгүй. Мигрэн гэдэг чинь айгүй хүнд уншдаг. Та ч одоо ингээд шууд өөрийнхөө ингээд оншиг хэлээд яваад байдаг. Ийм зөвөрөд хүмүүс л тань дээр одоо шилбэл тиймэр хүмүүс ихэрж гинөө. Ер нь бол мэдрэлийн оншиг 80% эмч гаргадаг байхгүй юу? Бусад багжин шинжилгээнүүд бол нөгөө баттгах гэсэн үг. Тэгэхээр мэдрэлийн эмчийн ялгаатай нь өөрийнхөө тархи толгойд л найдна гэсэн мэдлэгтэй л найдна. Ур чадвартай. За тэгэнгүүт чинь одоо мигрен гэдэг өвчнийг толгой өвдсөн болгон тавиад ингэдэж штэ. Тэгэхгүй тэрийг чинь нөгөө нэг судасны эхогоор онцлох боломжтой байхгүй. Аму жигнэг. Сахарын агуулмж маш бага. Транс тус агуулаагүй, хүнсний нэмэлтгүй, зохицуулах үйлчилгээтэй. Таны эрүүл мэндэд миний нэг бас бодож явдаг юм байдаг л да. Эмзэглээд идэг нь. Толгой өвдсөн болгон хувийн эмнэлэг дээр компьютер ямраанд ороод байгаа байхгүй.
Тэгээд Имранд ордог, компьютерт ордог тэр чинь нэг 400-аас 600 мянган төгрөгийн үнэтэй шинжилгээ. Шинжилгээний хариу зүгээр. Гэхдээ нөгөө хүн маань зөвөр байсаар л байдаг. Тэгэхээр ер нь тийм үед ямар арга хэмжээ авах? Тийм үед эхлээд ерөнхийдөө шууд багцын шинжилгээ зөвлөхөөсөө илүү мэдрэлийн чинь айгу нарийн шинжилгээнүүд байдаг байхгүй юу? Тархины судасны яхаа, те мэдрэл булчингийн бичлэг. За тэгээд нөгөө нойрны үеийн бичлэг. Тэр энэ олон аппаратуудаа ашиглаж агаад наан ерөнхийдөө бол шалтгаан хамаарлын бүрэн ойлгочих боломжтой гэсэн үг. Тэгэхгүй болохоор шууд нөгөө инженеэр цахилгааны шугам утас гэж би мэдрэлийг тайлбарласан шүү дээ тий. Тиймгүүд миний гар бадаарлаа гэж бодонгууд гар хөдлөгдөг цахилгааны утсан дээр минь асуудал гарангууд шууд толгоор руу навьчих. Төв одоо нөгөө цахилгааны станцыг нь юм хамаагүй дараалан шалгаад үзээл тий. Гэхдээ энэ чинь гол нь одоо юу гэх хүн бол өөрийнхөө гар өвдөд байна л гэж очнохоос миний толгой өвдөд байна гэж очихгүй шүү дээ тий. Тэр тэндээ одоо эмчнэр тийм үү. Эмчнэр бол жишээлбэл ингээ гар өвдөд байна гэж очингууд нь толгойг шалгаад байгаа асуудал бол эмчнэртэй байгаа юм шүү. Гээ яг шууд асуухад бол тий. Тэгээд MRI CT гэдэг байгаа шалтгаан үгүй юу? Дасгүй ганц одоо юм хүн энэ одоо мэдэрч жишээ авч ярьж байгаа. Зүгээр жишээ яриад байгаа чинь өөдөөс зүрж яриад байгаа ч. Би заслаа дуусаад ууртаа орж ирсэн юм уу хайш. Эсвэл та хоёр хоорондоо юм уу? Гүү аюу сайш дүгнэ. Энэ жишээ яриад. Яг саяны юм дээр тэгээд байгаа. Хэрэггүй шинжилгээнүүдийг би яагаад ингэж давлаад байгаа вэ гэхээр жишээлбэл хүмүүс бас өөрсдөө дуран мэдээ хийгээд байгаа. Шалтгаанууд их байгаа даа. Жишээлбэл одоо ингэж байхгүй би зүрхний үзлэг хийгээд байж хахад над дээр орж ирээд ярьж байгаа хүмүүс бол ерөөсөө би зүрхний бичлэгээ хийлгээд тэгээд энэ ингэсэн одоо баг миний байгаа энэн дээр л оншоо тавь гэдэг асуудал яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр би бас одоо яг таны саяны ярьж байгаа асуудал дээр л ярих гээд байгаа зүйл нь жишээлбэл MRI CT гэдэг бол нэгдүгээр яг мөнгө санхүү байгаа. Нөгөө талаар эсрэгээр ярихаар маш хэмжээний хор туяа өөрлөгөө оруулж ийн гэсэн үг байхгүй юу? Одоо эрдэнэтгэн туяанаас илүү хэд дахин илүү хортой туяаг одоо нэг ингээ хүнийг миллиметрийн зөрүүгээр хэрчээд дүрсийн нийлүүлснийг нь одоо компьютер томограф MRI гэдэг байгаа шнэ. Тэр мөнгө өгөөд маш хэмжээний хоронд орчход очингуудаа зүгээр гэдэг юм сонсон. Имран нөрөөс соронзоо орно. Соронзоо орно л доо. Тэгэхээр нөгөө тийм асуудал төр гарахаар одоо жишээлбэл аль аль ч талаа ингээ бодох тийм юм байна л гэдэг асуудал ярих гэдэг. Ингээ хоёр талтай л та. Хүмүүс өөрсдөө дур мэдээд компьютер имраад орох юм бол хүний буруу. Эмчнэр одоо нөгөө нэг тийм өөрсдөө шууд компьютер имраа толгой дараалан зөвлөдөг л бас буруу. Наан ингээ нарийн зөндөө шинжилгээ байдаг шүү. Тэр одоо Монголд ингээ тэ ихнээс ахуулаад ирсэн байгаа шүү. Хамгийн их надад байгаа. Тэгээд тэр судас утсаа шалгадаг юм. Оо янз. Хамгийн гол нь одоо Монголд ч мэдрэлийн яг ийм нарийн онцлогоо хийдэг эмнэлгүүд их цөөхөн баггүй. Reflex байна, Alpha долгион байна, сүлдрийнхаа med гэж гарч ирсэн тий. Бусад том эмнэлгүүд их хөвчлэн компьютер имраага түшгэлцэн мэдрэлийн эмчийн оронгоц үүрнийг алхах барьсан сууж идэг баггүй. Тэр л жоох учир дутагдaltaй л гэж хэлсэн. Харин тийм. Тэгэхээр би бол эхлээд бол энгийнээс эхлэх хэрэгтэй бол гэж бодод байгаа. Хамгийн энгийн үзлэгээс эхлээд явсараагаа дэшигээ яваад хамгийн хүндрүүгэл явах хэрэгтэй. Тэгэл чагнаж эхлэв ш тэгэхээр бид нэр зүрхний бит хэд бол тийм шүү дээ. Чагнаал тэгээд мэдрэмж яагаад хим алдагдаж гин үү секундэд хэд цохилж гин гэдгээ үзээл тэгэл бид нар чи эхлэндээ. Тийм тэрэн шиг одоо мэдрэлийн эмч нар ингээд тантай одоо тэг ярилцах хугацаанд харцтэй нүүрнийх нь хэлбэр мимикийг хараад одоо шууд гавал дотор 12 хос мэдрэл нь ажиллаж гин үгүй юу гэдгийг шалгаа сууж яана л гэсэн үг байхгүй юу? Хоёр хүмүүсхөн жигэд өргөгдөж гин үү тий? Ажиллаж гин үү тий? Ажиллаж гин үү? Гол нь. Тэгээ гар хөлнийх нь булчин хүчин ямар байна? Одоо ингээд та балаараа юм бичиж штэ. Гэхдээ бичгийн хэлбэр нь ямар байна гэдгээс хамаарат булчингийн одоо тий өөрчлөлт нүггүй юу? Одоо алхаж гიშгт нь хүртэл бид нар хянаа сууж идэг л гэсэн. Одоо эмчнэрт орохоор нэг сонин явахтай нэг хэцүү тохиолдол надад гараад идэв. Орж ирээд бүртгэж байгаа шүү дээ тий. Яг нэр пассворд бүх юм биччихээд нас чи идэв гэхээр оноо хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ уушлаараа бид нар бол тоо бодож чадна тий. Гэхдээ таны өөрийн чинь тоо бодох чадварыг шалгаад байгаа байхгүй юу. Тэр ч хүртэл үзлэг байх нь шүү дээ. 35 хүртэл ерөнхийдөө эмчнэрийн үзлэг гэсэн үг. 35 тийм биш. Би чамаа 30-аас доош гэж бодсон. 33. Энд чинь нөгөө энэ дөрөв битсэн чинь би зүгээр ингээд сараачаа битсэн хол суудсан байсан. Би бол айгу гоё ичдэж шүү. За баярлалаа. Хайр ярьж. Энэ дээрээс нэмээд нэг одоо жишээлбэл тархины асуудлыг ярихдаа ярьлаа л да. Тэгэхээр нөгөө гурвалсан мэдрэл гэж яриад байгаа шүү дээ. Хүмүүс хөвчлэн нүүр ам татчихлаа. Ядаргаанаас болоод ийна гэдэг. Энэний суурь шалтгаанууд юу нь юу байх вэ? За яг нүүрний мэдрэлийн өвдөл чинь дотор олон янз л та. Гурвалсан мэдрэлийн ан гэдэг чинь зүгээр л нэг оншин байгаа даа. Хөвчлөө одоо нөгөө нүүрний мэдрэл дээр одоо цахын мэдрэлийн өвчнүүд их тохиолддог. Хөвчлэн халдвар, хордлого, харьцлын суурин дээр үүсдэг байхгүй юу? Бусдаар бол яг ингээд цэвэр шууд мэдрэлийн ядаргаанаас болоод нүүр ам
саажих, унах, тий мөрих гэдэг ойлголт бол байхгүй. Яг нь сүүлийн үед нөгөө шүдний аппаратууд хэцүүдэг болсонтэй аппарат чангалах жагаад нөгөө нүүрнийхээ мэдрэлийг гэмтээчдэг. Цочрох гэх юм уу да. Тэгээд бас их орж ирдэг. Тэгэхээр нөгөө чангалсан аппаратных нь сул чангалтын шүдний эмч нарт харуулчих юм бол буцаагаад мэдрэлийн эмч нар бид нар засаад явчихна гэсэн үг. Одоо ингээд нүүр нь унччаад тэгээд тэр маань ингээд үлдэхээр ингээд хэд хоног байцгаар ингээд үлдчихдгийн шүү гэдэл ингээд аюу түрүү авдаг шүү. Ер нь бол юм мэдрэлийн эмч нар ер нь бол цаг тарих гэж ажилладаг хүмүүс идэг. Яагаад гэхээр мэдрэлийн эс өөрөө эргэж сэргэгдэггүй. Та анханасаа ямар нөөцтэй байсан тэрнээсээ л ашигладаг. За хамгийн одоо нөгөө нэг ярих хэвээр сэдв харуулт ахaltaа яг энэ дэр тэрний юу гэхээр гэмдээ зүрх судасны суур өвчтэй, жингийн илүүдэлтэй. Одоо нөгөө нэг анх орж ирэхдээ толгой өвдөд ингэж айгүй олон хүмүүс орж ирдэг штэ тий. Тэрний одоо нэг ихэнх хувь нь бас харуултах магадaltaй байдаг байхгүй. Харуун гэхээр одоо шууд харуулж байгаа биш бас жижиг хэмжээний харуултууд байх магадлал өндөргүй. Ерөнхийдөө харуулт гэдэг чинь таны тархинд биш үү тий. Судас одоо тархин дотор ч ингээд айгүй олон судас байгаа штэ. Тэр судаснууд бүглэрөх, нарийсах, цусан доторх өөх цусны хэмжээ ихсэх ийм олон шалтгаанаас болоод тархинд чинь цус ингээд эргэлдэхгүй л гэсэн үг. Тэгээ хүчил төрөгчийн болон одоо шимт хижээлийн гэх юм уу да тий дутагдалд ороод байгаа процессыг л бид нэр харуулт гэдэг байгаа. Арх ухаар толгойдох мэдрэлийн эсүүд өгдөг гэдэг штэ. Тийм үхэн. Тэгэхээр одоо нөгөө нэг надад байгаа тэрл им мэдэрж байгаа эсүүд маань л үхээд байгаа гэсэн үг. Арх ухаар чинь ихэвчлэн одоо тархины эс дотроо дугцуулан хэсгийг илүү их гэмтэж идэг байхгүй юу. Тийм болохоор архинд донтцсон арх байнгуудаг хүмүүс зан төрхийн өөрчлөлтөнд орсон. Тэгээд гардаггүй. Тэгэхээр архиа ууй гэвэл яг сонгомлороо миний дугцуулан хэсгийн байгаа мэдрэлийн эс маань өгч ийна л гэж ойлгоо. Одоо нөгөө нэг тасралтаар тэдэн мянган эс үхэн гэж ярьдаг тэр үнэн байхад үгүй л дээ. Тийм үнэн. Одоо жишээ нь бидний тархинд хүчил төрөгчийн болон сахарын нөөц байдаг байхгүй юу? Тэнгүүд хүчил төрөгчгүй орчин тархи яадаг вэ гэхээр нэг 3 минут орчмол байна. Эхлээд хүчил төрөгчгүй нэг 5-аас 10 секунд, одоо нэг 5-аас 30 секунд боллоо гэх юм бол ухаан алдаж байна. Тухайн балартаж байна. За дараа 1 минут орчим байлаа гэх юм бол ахнуу тархины эс одоо мэдрэлийн эс гэх юм уу да тийм ингээд юм цогсонгошл байдалд хүрдэг. За тэгээ 3-5 минутын дотор бол буцаж эргэлдэхгүйгээр хөхдөг. Тэгээд 10 минут 6-аас 10 минут ах юм бол тэр клиник хөхөл буюу кадавр донор болж тарих угаасаа хизээж дахиж ажиллахгүй. Сэрэхгүй мэн. Сэрэхгүй. Бүр хизээч. Тийм учраас нөгөө амьгуу донор гэдэг чинь нөгөө нэг тархин сэрэхгүй байгаа. Гэхдээ зүрх ажилдаг. Бусад эрдэрхнүүд ажилдаг. Гэхдээ ухамсар тухайн тэр хүнд бол хизээж орж ирэхгүй. Эргэж орж ирэхгүй л гэсэн. Тийм учраас одоо бид нар зүрхний хагалгаа ихтэй одоо идэж байгаа шүү дээ. Зүрхний хагалгаа ихтэй хамгийн түрүүлээд юу гэхээр A-line буюу одоо гол судсан дээр гуурс тавиад зөвхөн тархи руугаа цус өгнө. Үлдснийг нь бол яг төр хэсэгтүүл унтрааж болох боловч тархи руугаа их цус өгдөг байх. Ер нь бол хүний эргэлтээс буюу нэг удаагийн цусны гаралтаас 70-аас 80% зөвхөн зүрх юу тархи авна. Тийм учраас хамгийн түрүүнд тархи хамгаална гэдэг асуултыг. Тийм одоо нөгөө тархи зүрх хоёр ч ингээ хамтдаа ажилладаг хэрэгтэй байхгүй юу? Анатомийн хувьд бол судсан ч гэсэн тий зүрхний судасаа хаварт болоод тий шууд тийшээгээ хоёр салаад толгой руугаа ингээ салаа явчихдаг. Гайгүй. Чи болоогүй. Зүгээр ажиллаж л ямар ч байсан ажгүй. Толгой руу цус шахаад байна шүү. Шахаад байгаа болтой шүү. За би нэг өөр зүйл асууя л та. Одоо жишээлбэл ингээд Монголд жишээ нь их байдаг юм уу? Дэлхийд ихэрэд юм уу сайн мэдэхгүй зүгээр харавсан гэл хүмүүс их байгаад байдаг тий. Дараа нь нөхөн сэргээх эмчилгээ гэл их байгаад байдаг. Би таныг түрүүн нөхөн сэргээх бас эмч гэж ойлгосон зү. За яг нөхөн сэргээх гэж бол явахгүй. Яг мэдлэлээрээ. Яг одоо нөгөө эдгээр чинь хамтдаа л явна. Нөхөн сэргээх чинь бүх юмд л явна. Одоо ингээд харваад нэг тал нь ажиллагаа болцсон хүн байлаа гэж үзэхэд тэр хүн хөдөлгөөнөөр засагдах уу? Харуулт маань тархиныхаа аль бүсэд ямар хэмжээтэй ямар төрлийн харуулт гэдгээс хамаарна. Одоо ер нь харуулт маань хоёр төрөл байгаа байхгүй юу? Нөгөө ишемик, геморги гэх тээ. Ишемик гэдэг нь энгийнээр таны тархин дотор чинь судас бүглэрсэн, нарийсан. Тэрүүгээр цус хангалттай хэмжээнд урсахгүй ингээд тогтмол байдалд орчлоо гэсэн үг. Тэр нь хөвчлэн харавж байгаа хүмүүсийн 85% тохиолддог. Геморги гэдэг нь даралт гинт хүчтэй ихсээд судас хагарахыг хэлээд байгаа. Энэ ерөнхийдөө бол харуултын маань 15% тохиолддог. Геморгийн хөвчлэн дандаа хүнд биеийн байдалтай байдаг гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө бол харуулт чинь өөрөө нөгөө сэргийлж чадах зүйл байхгүй юу? Одоо ер нь мэдрэлийн эмч нарын гол баримталдаг тактик бол нэгэнд харавцсан хүмүүсийг бол эмчлээд ингээ явчих штеп. Тэгээд гол зорилтод бүлэг маань бол харвах эрсдэлт
эмгэгтэй бүлгийн хүмүүс рүү бид нэр анхаарлаа хандуулах нь зөв. Жингийн илүүдэлтэй, сахартай, зүрхний юм алдагддаг тийм ээ. За тэгээд цусан дахь хөвгцсний хэмжээ их, хөвлийн таргалтай, хөдөлгөөний дутагдaltaй, стресс, арх тамхи гэдэг хүмүүст бид нар өөрчлөлтсөн сэргийлж чадах юм бол харахгүй байх магадaltaй. Нэгэнд харавчих юм бол мэдрэлийн эс чинь сэрэхгүй учраас тэгэл ерөнхийдөө хөвчлэн л яг жоохон шудрах хэрэглэдий насаараа л дахир дутуулна гэсэн үг. Эмчээ юу энэ сүүлийн үеийн зүгээр гадны хэвлэл мэдээлэл ингээ уншиж байгаа баг сахарыг ер нь хүндрэлтэд баг ялаад байна уу юу? Сэтгүүлчний одоохондоо ялсан юм байхгүй. Яг тэгэхээр сахар гэдэг зүйл маань зөвхөн нойр булчирхайн асуудлыг ингээд зохицуулаад явж байгаа боловч юу гэхээр сахар гэдэг одоо энгийн одоо бид нар чинийхээ хар цамцтай дээр чинь нэг юм сахар асгачлаа гэж бодъё л хатгаараа ингээд нэг юм цагаан юм үүсгээд ингээд хатдаг. Тэгэхээр юу гэхээр ингээд ингэж байгаа божигнуулж байгаад яах нь үрж байгаад нислангууд бүх гэд божигндахтай яг адилхан юм гэхээр суцсан дотор тэр хэмжээний бүгдэнд нь яах нь нарийсл үүсгэж байдаг. Тэгэхээр юу гэхээр өөх тос гэдэг зүйл юу гэхээр ерөөсөө тэнд товор үүсгдэг бол эсрэгээрээ тэнд нь нөгөөх нь сахар гэдэг зүйлийг нарийсгэж идэг гэсэн. Тэгэхээр бол альч талаараа ботсон гэсэн саяны ярьсан системик буюу цуснд одоо цус хомрохсрох гэж ярьдаг юм да тий. Цус хомсрох тархины асуудлууд үүсгэхэд хамгийн их нөлөөлдөг зүйлүүд нь ерөөсөө л тэр сахар юм тий. Тэгэхээр одоо ингээд ерөөсөө эндээс нэг юм л аягүй анхаарал үзэхэд бид нар одоо хоёулаа жишээлбэл ингээд юу гэдгийг нөгөө эрүүл мэндийн подкаст хийхэд яг нөхцөлдүүд хүчин зүйлүүд байгаа шүү дээ. Саяны ярьж байгаа нөхцөлдүүд хүчин зүйлүүд ерөөсөө бүх өвчин дээр байх магадлал хамгийн өндөр үү. За бид нар одоо тэгээд энэ мэдрэлээ айтайхан байхын тулд яах ёстой вэ? Өөгдсө бага хэрэглэх нь байна. Сахара бага хэрэглэх нь өөр яах вэ? Бидний амьдралын зөв хөвшил гэж яриад идэг ш. Цагтаа ундахч байдаг юм уу ингээд ингэ за яах вэ? Бид нар үзээл энэ. Өөр одоо юм чи яг ингэ нэг жоохон нарийн юм зөвлөгөөнүүд байна уу? Хэд хоног илүү амьдарчих юмсан. Энэ хөл чи юу ярих хэвээр. Энэ дээр бол би нэг айгүй тодорхой хэлэхэд ерөөсөө альва юмыг хэрэглэх тун хэмжээ гэж байна. Жишээлбэл өөх тос хэрэглэхгүй байх юм бол бидний ачааны машингуугаар нүүрсний уурхаад юм зөөгч байгаад яг адилхан байхгүй. Тэ сахар хэрэглэх гэж байгаа бол бид нар ямар нэгэн энергийн их үүсвэр байхгүй. Одоо нөгөө нүүрсээ талаар бид нар одоо шатаагаар бид нар дулаан үүсгээл ингээ явах боломжгүй болчдөг яг адилхан байхгүй. Тэгэхээр альва зүйлийг хэрэглэх тун гэдэг юм л аюулсан ойлгох шүү дээ. Тэгэхгүй нөгөө манайх чи хотчин гутаа яаж юм гэхээр бүгдийг хэрэглэчихэд байгаа зүйл байхгүй. Тийм сүүлд над дээр бас нэг юм кейс ирж байгаа юм л ухаалтж унсан гэд 18 тохион. Ухаалтж унчаар нэг жаван сандрал одорж байгаа байхгүй юу. Тэг ингээд мэдрэлээ үзлэхт гооломт юм байхгүй шинжилгээ хийвээ. Тэгээд асуунгууд нөгөө Facebook ухаж агаад нэг одоо инфлюенсерийн хоолны менюг дагаад 3-4 хоног хоолоо сойгоод тэгэхээр ч одоо дархинд очих хүчтэй дөрөх. Тэр инфлюенсерийн нэрийг хэлье. Надад бичээд өг алуу. Тэрний балаа юм хийж хүүхдэд алхаад өгсөн юм шиг. Алуу нэрийг бичээд тэр. Одоо яг сонсох гэнэ гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө хашаа амж хэлдэг зүг байхгүй юу? Арай жоох илүү амьдрыг гэвэл 50 бай. Зөв амьдр, эрүүл хоолол, аль болох стрессгүй 50 байх хэрэгтэй. Яа би буруу амьдарч байгаа юм уу? Яг над руу харж илээд байгаа. Зүйл амьдраад үзээл нь штэ мөгнараа юм чи амьдрах гал үзээл хамаг зөөрөө хичээгээл юм. Юусе болохооргүй л. Танд нөгөө нэг арай илүү сонирхолтой гэж магадгүй. Одоо юм чи алгаанд л нэг энэ хүмүүсийг өгнүүдийг хэлж байгаа штэ зөв эрүүл мэрүүл гээд. Homo erectus, Homo sapiens гэх ном байдаг штэ. Тэрэн дээр ч багтаа бидний хүүхд эз ерөнхийдөө бүгд л малчин байсан шүү дээ. Хүнд хөдөлмөр хийдэг. Жилийн 4 улирал хүнд ачаа үүрдэг. Тэгээд дандаа яг нь илчлэг өндөртэй хоол идчихэж тэрийгэ шатааж амьдардаг байсан. Энэ бол нүүдэлчин соёлоо. За одоо бүгд ингээд суурин соёл шинжилсэн машин ундаг. Алхах хүн баг ховор гэсэн мөртлөө хоолныхын соёл нь хатгалагдаад ирсэн байхгүй. Тэгээд тэр дундаа манштай сүтээ цаавал бүр аимшигтай хоол. Тийм үү гэж боддог. Бүсээ өдөр болго идчихэж байгаа шүү дээ. Би янз нь шүү дээ. Манай дэр жидэрээ. Тэгэхээр хамгийн гол нь та тэр нөгөө авж байгаа илчлэгийг шатахгүй байх юм бол суур дөгөө таргалалт гэдэг имийг л үүсгэж байгаа байхгүй юу? Тэрнээсээ болол аль зэрэг явах вэ шатах уу? Шатан нэстэ. Кардио штэ шатаа штэ. Шатан штэ. Тэгээ хийж чадчихлээ сайн л үзээ. Хэр актив байхаас шалтгаална да. Өөрөө актив биз дээ. Хин? Тааруу. Ингээд хийж ийн гэдэг үнс айгу буруу байхгүй юу? Актив байх хэрэгтэй. Сая лист кардио байх хэрэгтэй гэж тийм. Тийм сүүлийн үед бас нэг үт тарах юм байна да. Аюух юм толгоо хөдөлж нойргуулж гин гэж хүмүүс ирээд байгаа. Тэгээд яг асуунгууд яг махмыгинд нүвцсэн юм байхгүй шалтгааны тодруулангууд нөх хит их мэдээллийн замраагүй байдалд ордог. Тэгээд ингээм амьдралынхын дэглэмийг асуунгууд өглөө асуунгуудаа л фейсбુક авахал ингэх замраагүй. Одоо жишээ нь бидний тархичийн өөрөө юм нэг юм хэмжээд байхгүй юу? Өдөрт нэг хэдэн ватт те энерги зарцуулна тэдэн одоо шинэ мэдээлэл авна гэдэг юм ерөөсө хязгаартай. Ерөөсө бидний тархич юм автомат ажиллагаатай байхгүй юу тийм
Тэнгүүд чинь хит их замбраагүй эмх одоо мэдээлэл авангууд тарих маань ингээд таны амин чухал хэрэгцээтэй биш мэдээлэл ихнээсээ устгаж эхэлдэг. Тэрний инженеэр нөгөө нууцгоод хаалга төвчлөө яллаа, энд дөгөө садлах руу яллаа тэргээд. Тэнгүүд би альцгеймертэй болчлоо гэж орж ирээд. Хөөе энэ чинь нэг ойлголоо энэ уулзчихсан хүний ингээ бүр ингээ ор тасан байхгүй болгочиход энийг яах вэ? Та хит олон хүнтэй л уулзаад байгаа юм л гоо. Тийм болов. Нэг өдөр танилцах хүнээс их олон хүнтэй танилцах байхгүй да өөрөө. Тэгээ тэр хүн чинь хамгийн гол нь танд одоо ямар нэгэн байдлаар тэгээ эргээд харилцах шаардлагагүй учраас тэрийг таны тарих чинь санаад ах шаардлагагүй. Гэтэ яг нөгөө серч хийсэн байгаа шүү дээ. Энд химэлээ гэд тэгээ бодож байгаа нэг хитэ өдрийн дараа гаргаж ирэх байх. Хизээж болохгүй. Бүр хизээж бүр ярьж суугаад ягаа чи битэр тэнд би бүр хизээж тэнд байгааг болоод байгаа. Одоо эн чинь ингэж байгаа шүү дээ. Сая хэллээ шүү дээ. Ер нь бол одоо хэдэн ватт хэмжээний мэдээллийг цуглуулад унтангууд юу гэхлээр тэд нар чинь бүгд нэг хуан шүү дээ. Ингээд замбраагуунуудын шууд ингээд хогийн савндаа хийгээд энэ хэрэгтэй энэ хэрэггүй гэдгийг. Тэр одоо миний өмнөөс шийддэг юм бэ. Тэгээд trash empty гэдгээ дагцсан байгаа байхгүй та өөрөө. Тэр одоо минь хэрэгтэй хэрэггүйг одоо мэдэн шийддэг юм бэ. Тийм болохоор л мэдрэлчин дотор хоёр штэ ухамсаргүй гэдэг. Тэгэхээр энэ чинь таны ухамсаргүй тархины хийж байгаа үйлдэл байхгүй. Айгуу зүүнэ. Тэгэхээр одоо зарим зүйл ингэдэж штэ рефлекс гэдэг зүйл бол одоо саяны яг ухамсар тархи биш гэдэг дээр яг л хамгаална. Одоо хадгалагдаж үлдэнэ гэсэн үг те. Ер нь бол одоо нөгөө юу гэдгийг хүүхдийг багаас нь ингээл өсгөөл явахдаа гэрийн орчин байх хэвээр тэнд одоо юу гэдгийг ямар нэгэн байдлаар траума, айдас үүдс гэдэг юм уу ийм юм үүсэхгүй. Эсвэл нөгөө сепкан нөгөө нэг юу гэдгийг одоо байнгын хийгддэг үйлдэл гэдэг юм уу те. Тэр зүйл маань зөв хөвшилт одоо хэв зуршилтай байх юм бол тэр одоо байнгын яах нь одоо ойрхон меморид хадгална гэж ойлгож байгаа зөв. За ойрхон мемориз хэлэхээс илүү одоо нөгөө бид нарыг 3 нас хүртэл нэг декретний нас гэж зооцсон байгаа шүү дээ тийм. Тэр чинь нөгөө нэг юм зүгээр ч хуулиндаа заасан юм биш. Нөгөө тархи судлаач эмч нар гаргаж ирээд уучлаарай 3 нас хүртэл энэ хүний эго супер эго бий болт юм байна. Тэр нь тухайн хүн ямар хүн болох вэ гэдгийг л гаргаж ирдэг. 3 нас хүртэл. 3 нас хүртэл. Тийм учраас 3 нас хүртлийн хүүхэд ээж ч юм уу аавынхаа тий нөгөө хайранд халамжинд тий хүн болох нөгөө хүнлэг гэдэг мэдрэмжээ авч өссөн байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд ер нь 15 наснаас хойш бол хүүхдийг ер нь хүнийг өөрчлөх ямар ч боломжгүй. Тэр ингээд айл үшээ нөгөө нэг юм далд ухамсарт нь суудсан байгаа байхгүй. Гэтэ энэ нийтээр одоо амьдарч байгаа энэ соёл ёс суртахууныг бол тэр хүнд бол зааж өгч сургаж болно. Гэхдээ нөгөө уг хүний мөн чанарыг өөрчилнө гэдэг бол хэцүү. Гэхдээ яг сүүлийн үеийн нөгөө нейросайенсийн нэг сонирхолтой судалгаа уншсан. Тэр нь юу гэхээр бидний тархинаас ч ингээд ийм долгионууд ялгарч идэг штэ тий. Ер нь бол бид нар ч ийм дуу авианы ертөнцид амьдраад байгаа штэ. За тиймгүүд тета дельта гэдэг долгион бол өглөөс сэрсний дараах бяцлаглалын үеийн дараах тий эсвэл одоо нөгөө нэг ийм тархи тайван байх үеийн одоо долгионыг дельта тета гэдэг байгаа байхгүй. Энэ үед авсан мэдээлэл бид нарын одоо даалт ухамсар руу тий супер эго руу ингээд ордын байна гэдгийг ерөнхийдөө бол гаргаад ирсэн судлаад. Хамгийн энгийн жишээ нь та өглөө босоод нэг дуу сонслоо. Та хүсээгүй зүгээр гаднаас тэр дууг сонсцоо өдөржингөө аялж исэн тохиолдол ч юм уу тий байвал энэ бол нөгөө энгийн тэр одоо дадлын одоо рефлексийн тий тархины ажиллагааны нэг хэлбэр л гэсэн үг. Тэгэхээр би таныг нөгөө мэдээллийг хязгаарлаа гэдэг байгаа нь юу вэ гэхээр хит олон эмх замбраагүй мэдээлэлд байх юм бол тархич автоматар хэрэггүй хэрэгтэйг нь ялгаад унтчих хооронд чинь тий танд хэрэгцээтэй мэдээллийг л гаргаж ирнэ гэсэн үг. Ухамсаргүй мэдрэл нь ялгаж байгаа. Тийм. Айгу мэдээ хичээлсээс айгу сайн суусан байгаа шүү дээ. Энэ дээрээс нэг юм. За ер нь бол одоо юу гэдгийг за ингээд сая долгионы талаар ярьлаа шүү дээ. Тэнгуут долгионы ихэвчлэн одоо бас юу гэдгийг манай одоо монголчуудын дунд айгу их байгаад байгаа шиг байна л да. Одоо унал таталт гэж ярьдаг те. Унал татал буюу эпилепси яг зөв. Тэгэхээр энэ яг юунаас үүсээд байна? Эмчлэгдэх боломжтой юу? Эпилепси өөрөө ерөнхийдөө бол нөгөө хэвийн тархинаас 5 долгио ялгардаг. Спайк буюу эпилепси болоод ирэхээр эмгэг учраас тэрийг одоо нөгөө сая ярьсангүй гэсэн үг. Эпилепситэй хүмүүс инженеэр тархин дотор байгаа мэдрэлийн эсүүд чи хоорондоо тесрээд байна гэсэн үг. Инженеэр одоо ингээд цахилгаан чинь хит хүчтэй ватт орж ирээд энэ гэрэл шатаж бодож чинь энэ микрофон ажиллах байна л гэсэн үг. Ажиллаж байна. Ер нь бол эпилепси гэдэг. юм уу яар. $2500 авсан микрофон ажиллахгүй бол би бүр боодчих. Тэгээ одоо ерөнхийдөө таталтөх болгон тэр хүний мэдрэлийн одоо нөгөө хүчийдэг.
Яг л нөгөө архи усантай адилхан тий хар усантай адилхан хүчтэй учраас эпилепсиг ерөнхийдөө урьдчилан сэргийлээд унахгүй байхын тулд өдөр болгон нөгөө таталтын эсрэг имийг уулгаад тэгээ бид нар нөгөө тархины цахилгаан бичлэгээр үйл ажиллагааг нь хянаа явж идэг гэсэн үг. За тэгээд цуснд нь бас нөгөө эпилепсийнхаа имийг бас шалгах штэ тий том хэмжээнд болж байна уу гэх. Одоо жишээлбэл ингээд нөгөө айгу хэцүү юм байлээ. Жоох хүүхэд хүртэл ингээд татаад энэ дугунд уулчдаг тий. Тэгээд нөгөө татаад унтахаар тархинд үлдэх айгу хүн дэмэж айгу өндөртэй байдаг юм шиг байна тий. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл тэр им уугаад байгаа таталтын эсрэг им уугаад байна уу? Эсвэл саяны ярьж байгаа мэдрэлийн асуудал тэр им уугаад байна уу? Таталт мэдрэл хоёр чинь нэг л дээ. Тэгэхээр нөгөө яг тэр мэдрэлийн эсийг тесрэхгүй болох локал гэсэн үг. Тэр таталт эсрэг юм. Зөвхөн маш та тань тайлбарлах таа. Энэ зөвхөн тэр таталт өгөөд байгаа эсийг л унтуулж идэхгүй болгоод байгаа байхгүй юу? Яг унтуулна ч гэж бас ойлгож байна. Локалч гэсэн. Яг монголчуудын тэгээ нэг жоохон буруу ойлголт байгаад идэг нь татж байгаа хүнийг аваачаад ооч мооч энд дээр нь дараад идэг байхгүй юу? Гар хүлийг нь базаад дараад тий эсвэл одоо нөгөө шүд мүдэн ингээд зууцсан таталт өгч яхад нь гаранд нь ингээ одоо аманд нь гар мараа хийж агаад тас хазуулах хилээ нөгөө хүн хазах энэ төр эрсдэлтэй. Одоо жишээ нь мэдрэлийн одоо гэмдээ одоо харуулт дээр ч гэсэн монголчууд айгүй буруу арга хэмжээ авдаг. Ингээ харахаар чигчи уруунд нь зүгээр атгах юм тий арх өгөх юм, халуунчин тавиулах юм. Тэгснээр даралт буруу штэ. Тэгээд даралтныхаа нэмийг одоо шууд өндөр тунгаар өгөх юм. Тэгснээр ажиглыг хүлээ энэ төр гэл тий. Энэ бол ерөөсөө цаг хугацаа л алдаад. Тэг хөдөлгөж болдгоо юм шүү. Одоо харуулж ийн гэдгийг энгийн хүмүүс яаж мэдэх вэ гэхээр фаст шинж гэж байдаг байхгүй юу? Хамгийн эхлээд тэр хүний нүрийг л харна. Тэгээд энийг ирээ хөмсгөө өргөөрэй гэж хэлнэ. Тэгэхээр нөгөө жигд хэмтэй өргөх нь штэ. Нэг шинж нь. За хоёр дахь нь хоёр гараа өргөдөө хөлөө өргөдөө гингүүд аль нэг гар нь өргөхдөггүй л гэсэн үг. За тэгээд үг хэлүүлнэ. Яраарай таны нэр хэм бэ те? Эсвэл миний үгийг дагаж хэлээрээ. Автобус тэнгэр цэнхэр ч энэ төр гэдэг юм уу те? За тэгээд ерөнхийдөө бол цаг хугацааг нь харна гэсэн үг. Тэгэд нэгэн тархины гүн дотор болж байгаа процесс буюу эн чинь одоо тархины дуулага яс хайлс тий бүр ингээд цаана болж байгаа процесс дээр бол энэ жигчийн хуурын дээр зүг хатгаад аврал авна гэж байхгүй. Ер нь цаг алдаад идэг байхгүй юу? Тийм. Ерөөсөө л та одоо тий энгийнээр аль юм дүр явах вэ? 103 дуудаал харуултынхаа төвөдрүүл явна. Харуултын тохиолдолд. Тийм харуултын тохиолдолд ер нь бол хөдөлгөх юм байхгүйгээр дуудаад явсан хамгийн зөв арга. Яг зөв. Гэртээ ерөөсөө толгойг нь өндөрлөөд тэг нэг барилт байлгаад 103-аа дуудаад тухайн хүний биеинд чинь өөрчлөлт юм гарах юм бол тэрнийхээ цагийг бичнэ гэсэн үг. Цаг бичих нь бид нар нөгөө бүлээн хайлуулах хэмжлэгийг хийх үгүй юу гэдэг дээр цонх цаг гэж ярьдаг байхгүй тэр айгуу чухал. Сая хэллээ шүү дээ нөгөө 85% нь системик буюу тархинд цус хомсрох өвч үүсэж байгаа учраас тэрний эмчилгээнүүд эдлэх чухал байх гэдэг нь надад зөв. Урдсан сэргийлэх гээд бид нар хамгийн гол нөгөө хүнэл бүрэн бүтэн амьдралын чанартай одоо харавчлаа ч гэсэн дараа нь тэр хүн босоод хөл гар дээрээ яваад өөрийнхөө хоолыг идэж уух чадвартай амьдрах нь л чухал байхгүй. Таталтын хувьд таталтын хувьд бол одоо сая хэллээ хилээ татаад ч юм ингэхэр амын одоо энэ дөрөвнөдөө юу гэдгийг ингээл гаргахаас үр аргагүй зү. Яах вэ ер нь? За ер нь таталтын хувьд бол тэр хүний таталтын эсрэг юм ойрхон байж ах хэрэгтэй. За тэгээд татж байгаа хүн таарах ч юм уу те эсвэл ойр дотны хин нэг нь татах юм бол тэр хүүхдийг аль болох уун гэсэн үг шүү дээ. Газар нь ийм хатуу байхсгүй нөгөө хоёр дахь гэмтэл үс гэдэг байгаа байхгүй. Гар хөлөө хуглах те тархинд нь дахин шинэ харуулт үүсгэхээр ойр орчмын нөгөө нэг аюулыг нь зайлуулад тэгээ ерөнхийдөө бол ажиглаад бас л одоо 103 алдууд шүү дээ. За ойлголоо. Толгоо өвдөж байгаа хүмүүс, байнга өвдөд яваад байгаа хүмүүс аль эмнэлэгт ямар эмнэлгийн ямар тасагт хандах вэ? За мэдрэлийн эмнэлэгт. Мэдрэлийн эмнэлэгт. Мэдрэлийн эмчнэр л хандна гэсэн үг. Тэгэхээр альч мэдрэлийн эмч болж болно шүү дээ. Тийм альч эмнэлгийн альч мэдрэлийн эмч байж болно. Тэрийг өөртөө л сонгоно гэсэн үг. Тэнгүүд мэдрэлийн эмч нар чинь тэр толгоо өвдөлт гэдэг зөвөөс чинь хөөгөөд энэ ингэ явчих. За баярлалаа. Эхнэрийнхээ үгэнд орохгүй байгаад эхнэр мэдэрлээ үзүүлж явж мэдэрлээ үзүүлээч гэдэг. Тэгэхээр мэдрэл дээр очихгүй юм байна шүү монголчууд аа. Гэж энэ сайхан өгүүлбэрээр нэвтрүүлгээ төгсгий гэж бодож чинь тэгээд подкаст бэлтгэхэд нөгөө биднэрт энэ нөгөө сахаргүй тэгээд транс тосгүй тэгээд энэ талхчгийн нөгөө амуу брэнд биднэртэй хамтарч оролцсон. Тэгээд цаг заваа гаргаж ирсэн танд маш их баярлалаа. Та нэг хэрэглээд үзээрэй. Тэгээд би ялангуяа нөгөө эмчнэр төгөх дуртай. Тий, та хэрэглээд үзээрэй. Амт ихтэй ажгүй. Би таныг хэрэглэж үзээгүй гэдэгт ерөөсө тэтгэврийнхаа 50,000 шүү тавилаа.
тэтгэвэр аваагүй шүү. 40-50 биш. Нэмэгдээд байгаас тийм. Тэтгэврээсээ би ингээ бүх юм хуваагаад 50 үлдчих болдсон байгаа зү та ярьж та. Ямар сони юм ойлгодгүй хүмүүстэй нэг дор подкаст хийгээ суучваа тий. За маш их баярлалаа. Цаг зав гаргаж ирсэн та нартай ажлын амжилт хүсье. Дараагийн подкастаар зөвмөр яриг тулцгаая. Баяртай. За баяртай. Амуу жигнэг сахарын агуулмж маш бага. Транс тос агуулаагүй. Үндэсний нэмэлтгүй зөвцүүлэх үйлчилгээтэй. Та эрүүл мэндэд анхаараарай.